Од мөндөр сувагт тавтай морил би олготлогч Инхбат. Хэргийн товч нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүрэхээр хуульч Агим бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарыг амьдралын хэв маяг бүрт тохирох Toki аппликейшн болон од мөндөр сувгийн алтан гишүүд ивент гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сув болон NTV телевизээр мөн 83.3 107 хос төлгөөний од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд агий. Өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн дугаараар тий. Хүн болгоо сонссон баха. Бараг шууд дамжууллаа яалаа. Арай шууд дамжуулаагүй. Нөгөө вебсайт маятуудаар чинь бүгднгээр нь л явсандаа яг тэр нөгөө авилгатай тэмцэх газрынхан ажлын байран дээр нь ч лөө очиод нэгжлэг хийж байгаа үеийн бичлэгийг олон нийтэд шууд цацсан шүү дээ. Тэгээ оймсноос нь бодол доллар гарч ирдэг. Тэр хэргийг ер нь яг юу болж дууссан бэ? Ямар хариуцлага хүлээсэн бэ? Хууль зүйн үндэслэл нь юу болов? Яагаад баривчлав гэдэг асуудлуудыг ярил сонирхолтой байх юм болов уу гэж бодлоо л та. Тэгээд энэ одоо өнөөдрийн дугаар дээр яригдах энэ үйл явдал бол бараг л хүн болгон туулсан зүйл баха гэж бодож байна. Ялангуяа төрийн байгууллагуудаар явж янз бүрийн ажил хөөцөлддөг хүмүүс тэр хүнд суртал авилга албан тушаалтнуудын хайнга үйлдэлтэй энэ бүхнийг баг үзээгүй байхгүй шахуу дөө манай Монголд. Тэгэхээр энэ бол нэг юм авилгын том схемийн зөвхөн нэгийг нь л хоёлаа ярих гэж байна. Бас магадгүй сургамжч болох юм лөө. За энэ хэрэг рүүгээ хоёлаа шууд оръё. 2017 оны 5 дугаар сараас эхэлсэн 2021 оны он хүртэл нийтдээ 4 жил үргэлжилсэн юм шүүхийн маргаан гэх юм уу? Эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх ажиллагааны талаар хоёлаа ярьж өгөх гэж байна. За өнөөдрийн дугаар дээр яригдах бүх зүйлийг шүүгцэг эмээн дээрээс авсан байгаа. Бүгдээрээ шүүхийн шийдвэрүүд дээр бичигдсэн зүйлс. За шүүхийн 363, 908, 767, 72, 206 дугаар шийдвэрүүдээр одоо нөгөө тогтоогдсон үйл баримтуудыг үндэслэн ярих гэж байгаамаа. За энэ хэргийг бол олон нийтэд алдаршсан хэсэг нь бол түрүүнд ярьсантэй авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид 2017 оны сүүлээр баяр сайхны гэр албан өрөөнд нэгжлэг хийгээд оймсноос нь бод лам доллар гаргаж ирдэг тэр хэсэг байгаа. Тэгээ энэ хэсэг дээр бас бодоод л яагаад ингэж тэр мөнгө оймсондоо авчулсан байжсэн юм бол аюулгүй одоо нууцхан л гэж бодсон юм байх та тий. Тэг ямар ч тач ингэж оймсондоо нуужгаад газар тэрэ баригдсан юм хэрэг байгаа шүү дээ. Тэг нэцэрлэгийн хүүхдүүд л нэг оймсондоо юм нуугаад явдаг та. Борцогч юм уу. Тий. Тэг эндээс болоод одоо оймс баяр сайхан гэдэг нэр хочиг өгдөөд нэлээд олон нийтийн сайтуудаар явсандаа цуурхалч нэлээд тарсан тий. За тэгээд энэ шийдвэрүүдэд шүүхийн шийдвэрүүдэд бас маш тодорхой бичсэн байгаа байхгүй юу? Гэрийнхэн зочны өрөөнөөс 5 сая төгрөг олсон. За 16,460 ам доллар олсон. За унтлагын өрөөнөөс нь 17.5 сая төгрөг олсон. Сейфнээс нь 140 сая төгрөг, 127,117 ам доллар, 50,000 юань. За ажлын өрөөнөөс нь 10.8 сая төгрөг, 8,600 ам доллар хураагдсан байгаа хгүй яг тэр нэгжлэгийн үеэр. Тэгэхээр нийтдээ 230 гаруй сая төгрөг, за 152,177 ам доллар олцсон байгаа даа. Тэгээ нийтдээ нэг 70,000 орчим юань. Тэгээ эн чинь зөвхөн ингээд нэг шүгдэгчийн гэрээс нь хураагдчихж байгаа мөнгө байхгүй. Тэгээд энэ бүхэл том яг энэ хэргийн схемээс нь илэрсэн авилгын үнийн дүн ойролцоогоор 640 орчим сая төгрөг юм уу да. Тэгээ эн чинь зөвхөн илэрсэн л авилга нь энэ. Тэрнээс даалт хэлбэрийн одоо ч гэсэн явж байгаа авилгууд маш их байгаа гэж бодохоор бас маш харамсалтай байна тий. За өнөөдрийн хэргийн гол одоо баатруудыг шууд нэрлээд явчих гэж бодсон. За шүүгцэг эмээн дээр бол нэрүүдийг нь дандаа ингээ үсгээр товчлоод бичсэн байдаг. Гэхдээ энд гарч байгаа нэрнүүдийг олон нийтийн хэвлэл мэдээллийн сайтаар
тэртээ тэргүй бүр нэр ус овог нь албан тушаалтай нэг зарлчихсан нийтэд илэрхий мэдээлэл баггүй юу. Тэгэхээр хоёлаа шууд нэрээр нь яриа авчвал илүү ойлгомжтой болох юм болов уу гэж бодлоо. Тэгээд тэртээ тэргүй энэ бол шүүхээр шийдэгдсэн, шүүхээр тогтоогдсон үйл баримт. Учираас за хамгийн гол хүн бол Баяр сайхан гэж хүн байгаа. Энэ хүн бол мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын экспорт импорт хилийн 20 цэрийн хяналтын хэлтсийн дарга байсан. За Аззай гэж эмэгтэй байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт импорт хилийн 20 цэрийн хяналтын газрын дарга. За Элдв Очир гэж хүн байгаа. Улсын ахлах байцаагч, Бүрэн төгс улсын ахлах байцаагч. За Тэг Вандан гэж хүн байгаа. Байгаль орчин улсын байцаагч гэсэн байна. За Төмөр Баатар Улаанбаатар Мах Экспо компани ерөнхий менежер гэх мэтчлэн олон хүмүүсийн нэр холбогдож гарч ирнэ. За эдгээр хүмүүс ингээд 2017 оны 5 дугаар сараас 12 сар хүртэл засгийн газрын 12 дугаар байранд байрлах ажлын байранда төрийн үйлчлэгийг үзүүлэхдээ жирийн иргэдийг хясан богдуулах замаар хахуул авсан болох нь шүүхээр тогтоогдсон. За зарим хүмүүсийн хэрэг нь хэрэгсэхгүй эсвэл тусгаарлагдаад ингээд явсан байгаа. За хоёулаа бол өнөөдрийн хэрэг дээрээ хэргийн гол эзэн болсон Баяр сайхан гэж хүнтэй холбогдох шүүхэн шийдвэрүүдийг ингээд хөөгд явах болно. За 2017 оны 5 сарын 26-ны өдрөөс 12 сарын 7-ны өдрийг хүртэх хугацаанд мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт импорт хилийн 20 цэрийн хяналтын хэлтсийн дарга Баяр сайхан нь газрын дарга Аззаяатай бүлэглэн Монгол улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг энэ олгохгүй удаах хясан богдуулах замаар хахуул авсан гэж гол одоо буруутгагдсан үйлдэл нь одоо энэ одоо. За энэ бүлэглэлд нь Элдв Очир Бүрэн төгс нар дэмжлэг үзүүлж 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус бүр 5 сая төгрөгийг хахуулт авсан гэдэг ийм үйл баримт тогтоогдсон. За Тэг Вандан гэж хүн болол Бор Банд Агро гэдэг компани нэрээр Оросын улбаны улсаас бүгд найрамдах хятад ард улс руу рапс одоо реэкспорт хийх зөвшөөрөл авахын тулд энэ Баяр сайхан Аззай нарт 2017 оны 10 сарын 13-ны өдөр 2 сая 100 төгрөг, за 11 сарын 3-нд нь 2 сая 700 төгрөг, за 11 сарын 14-нд нь 3 сая 600 мянган төгрөгийн тус хахуулт өгсөн гэдэг үйл баримтаас тогтоогдсон байна. За Төмөр Баатар нь Дорны говь хийх компани нэрээр бүгд найрамдах хятад ард улс руу мах экспортлох зөвшөөрөл авах хүсэлтийг нь шийдвэрлэхгүй хясан богдуулсны улмаас аргагүй байдалд ороод 2017 оны 7 дугаар сарын 1-ээс 12 сарын 4-ний өдрийг хүртэл нийтдээ 64 удаагийн үйлдэлээр нийт 337 сая 500 мянган төгрөгийн хахуул өгсөн гэдэг энэ үйл баримтууд тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл түрүүнд дурдсан шүү дээ. Түргэн муудах бүтээгдэхүүн болон одоо энэ хүнсний бүтээгдэхүүнүүдийг нь экспортлох, импортлох энэ зөвшөөрлөлтөөр нь зөвшөөрлийг нөхгүй удаагаад эн чинь мэдээж тухайн бизнесийг хийж байгаа хүмүүс маш хохиролтой юм шүү дээ. Түргэн модно зүгээр тухайн бүтээгдэхүүн хэрэггүй болчих учраас энэ хүмүүс нөгөө талдаа бол аргагүй байдалд орж исэн гэдэг ингээд харагдаж байгаа юм л да тий. За авилгатай тэмцэх газарт эдмүрийн баримтаар 230 сая 800 мянган төгрөг, за 70 мянган юань, 152,177 $100-уудыг хураан аваад улсын төсөвт шилжүүлсэн байдаг юм байна. За тэгээд шүүхийн шийдвэрүүд нь бол маш дэлгэрэнгүй их олон юмнууд бичсэн байгаа юм л да. Тэгэхээр тэдгээрийг ингээд жоохон ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгөх гэж оролдъё. За хамгийн эхний буюу анхан шатны шүүх бол 2019 оны 5 сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн иргэн анхан шатны шүүхтэр босон байдаг. Шүүгч халиунаа даргалж явуулсан. За улсын ялагчаар Батнасан Ням Очир нар оролцоод хаалттай хуралдсан байдаг. За энэ дээр шүүгдэгч Баяр сайхны шүүхийн хилцүүлгийн явцад өгсөн мэдүүлгийг нь та бүхэнд уншиж танилцуулъя. За энэ хүн ингэж ярьсан байдаг.
Миний би 1974 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Орос 3 дугаар сургууль бүрэн дунд боловсрол эзэмшээд Монгол Улсын их сургуулийн эрх зүйн ангийг амжилттай сурч төгссөн. Би 1995 оноос буюу 1-р курсээс эхлэн Hi-Fi CD shop-ыг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл 21 жилийн хугацаанд бизнес эрхэлж байна. Энэ хугацаанд мөн 98.9 FM радиог мөн үүсгэн байгуулсан ба 2014-өөс 2015 онуудад Playtime амьд хөгжмийн наадам зэргийг зохион байгуулан дуу хөгжмийн салбарт өөрийн хувь нэмийг оруулж ирсэн. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 2012 оноос эхлэн ажилласан. Одоо эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Энэ албанд 2016 оны 9-р сарын 25-ны өдөр мэргэжлийн ялтын байгууллагад Аззай даргатай хамт нэг өдөр томилогдсон. Алхахтай тэмцэх газрын байцаагч нар 12 дугаар сарын 7-ны өдөр миний ажлын өрөөнд орж ирээд прокурорын бичиг үзүүлж намайг саатуулсан. Энэ үед маш их хямарч өөрөөсөө ичих болсон. Миний өрөөнөөс мөнгө гарч ирсэн гэдэг нь үнэн. Мөрдөгч прокурор хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх байхаа гэж би бодсон. Миний би нэг сарын хугацаагаар цагдан хорих, талсан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Авилгатай тэмцэх газарт байцаалт авах үед би мэдүүлэг өгөөгүй. Харин 2018 оны 11-р сарын 17-ны өдөр миний би өөрийн бүх хэргийг хүлээх талаар Батчаргал прокурорт болсон явдлын талаар өөрийн зүгээс бүгдийг мэдүүлж зарим зүйлийг шалгуулах хүсэлтийг албан ёсоор гаргасан. Гэтэл тухайн үед татгалзсан хариу өгсөн. Өнөөдөр миний би шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийн гин бурууг хүлээн зөвшөөрч гаргасан үйлдэлээсээ маш их ичиж байгаагаа илэрхийлмээр байна. Би компаниудыг дэмжиж ажиллаад хариуд нь мөнгө авсан нь үнэ. Харин хясан богдуулсан зүйл байхгүй. Миний эцэг их намайг ийм замаар хүмүүжүүлээгүй. Намайг ямар хүн бэ гэдгийг аж ахуй нэгжүүд болон хамтран ажилладаг байгууллагууд мэднэ. Хүмүүс мөнгө өгч байхад авсан нь миний буруу. Би мөнгө аваагүй байсан бол эдгээр хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээхээр энд ингээд зогсохгүй байсан. Өөрийн гаргасан энэ үйлдэлтэй ухамсарлан дүгнэлт хийж байна. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү? Шүүхээс гаргасан шийдвэрийг миний би биелүүлэх болно гэдэг ийм мэдүүлгийг өгсөн байдаг. За ингээд анхан шатны шүүхээс 363 дугаар шийтгэх тогтоол гарнаа. За шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар шүүгдэгч Баяр сайхан Аззай нарыг эрүүгийн хууль заасан нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсвэл хэрэгжүүлэхийн тулд хясан богдуулах аргаар бусдаас хахуул авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм бурууттай тооцжээ. За элдв очир бүрэн төгс нарыг энэ гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэсэн гэм буруутай тооцсон байна. За тэг вандан болохоор бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг бүрэн ирэх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэм буруутай тооцсон. За Төмөрбаатрыг хээл хахуул зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож хясан богдуулсны улмаас төрийн үйлчилгээг авахын тулд албаны чиг үүрэг бүрэн ирэх албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахуул өгсөн гэдэг ийм гэм буруутад тус тооцсон байна. Гэм буруутад тооцсон. За тэгээд ял шийтгэлийн тухайд бол Баяр сайханд нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасаад 2 жил 8 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх. За Аззайд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 40 сая төгрөгөөр торгох. За элдв очирт 5 жил мөн эрхийг хасаад 13 сая төгрөгийн торгох ял, бүрэн төгсөд мөн 5 жил эрх хасаад 15 сая төгрөгийн торгох ял. За тэг вантанд 3 жил эрх хасаад 2 сая 700 мянган төгрөгийн торгох ял, Төмөрбаатарт 2 жил эрх хасаад 9 сая төгрөгийн торгох ялыг тус оногдуулсан байна. За мөн улсын төсөвт эдмүрийн баримт болон битүүмжлэгдсэн хураагдсан хөрөнгүүдийг шилжүүлсэн байгаа. За тээврийн хэрэгслүүдийг эзэдүүд нь буцаан олгосон байна. За гэхдээ энэ хэргийн үүгээр дуусаагүй. 2019 онд прокурор Батнасан Ням очир нар 38 дугаартай эсэргүүцэл бичээд анхан шатны шүүх эрүүгийн хуулийн за энэ хэсгийг нь алгасжээ. Үндсэндээ бол юу гэсэн гэхээр энэ хэрэгт холбогдсон хүмүүс анхан шатны шүүхээс үйлдэл оролцоо хахуулд авсан мөнгөний хэмжээ зэргийг нь харгалзаж үзэхгүйгээр адил хэмжээгээр буюу 2 сая 7
мянган төгрөгөөр торгосон нь шийтгэлийг ялгамжтай оногдуулах зарчмыг алдагдуулж байна гэж үздсэн байгаа даа. За мөн дээрэс нь одоо хэрэгт холбогдсон шүүгдэгч Цагаанбаатар, Хамт сүрэн, Даваа сүрэн, Наран гэрэл, Онон, Бат оргил нарт ял онохдоо хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн гэдгээр нь ял оноосон. Гэхдээ анх шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ одоо хуулийн этгээдийн энэ 22-ын 5-ын 1-т зааснаар ял шийдгэж оногдуулсан. За гэхдээ хэргийн зүйлчлэлийн тухайд хуулийн этгээдийн өмнөөс гэж татаж оролцуулаад ял сонсгосон байхад шууд хувь хүн рүү шилжүүлээд зүйлчилсэн үндэслэлгүй байна гэдэг үндслээр мөн одоо дав залд гомдол гаргасан байна. Өөрөөр хэлбэл ингэснээр ял нь хүндэрчиж байгаа хгүй нөгөө тухайн хэрэгт холбогдсон хүний хувьд. За тиймээс одоо энэ хэргийг шийдэхдээ зүйлчлэлийг нь хүндрүүлсэн буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар зүйлчилсэн байна гэж дав залтсан гэсэн. За тэгээд яг энэ гаргасан гомдлын дагуу дав залтах шатны шүүхээс 2019 оны 9 сарын 10-нд 908 дугаартай магадлал гаргаад хуулийн этгээдийн хариуцлагыг зөв зөвлөжлээгүй зарим шүүгдэгч нарын хэргийг тусгаарлаж прокурорт буцаах үлдсэнийг нь анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ингээд буцаасан байдаг. За ингээд дав залтах шатн дээр энэ хэрэг маань очичоод ингээд дахиад буцаад анхан шат руу дахин хэлэлцвэ гэд буцаачлаа шүү дээ. Яг тэгэхээр энэ хэргийн зүйл анги нь зарим нөхцөлд ингээд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулчлаа гэж үздсэн байх нь. Тэгэхээр энэ хэргийг дахиад анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан. За ингээд 2020 оны 9 сарын 21-нд Чингэлтэй дүүргийн шүүх хуралдсан. За энэ шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Баяр сайхан мэдүүлэг өгтөө одоо нэмж ярих зүйл байхгүй гэм бурууга бүрэн хүлээн зөвшөөрч байна. За миний хувьд бол хясан богдуулсан гэдэг үйлдэлийг хүлээн зөвшөөрж байна. Харин Азад бол хэдэн төгрөг өгснөө санахгүй байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж ичж байна гэдэг юм мэдүүлгийг өгсөн байдаг. За харин шүүгдэгч Аззай шүүхийн хилцүүлэгт мэдүүлэг өгтөө иймэрхүү агуулгатай юм ярьсан байдаг. Би 2014 оноос мэргэжлийн ялалтын ерхий газарт хилцээний дараагаар ажилласан. Яллах дүгнэлтэнд намайг Баяр сайхантай бүлэглэж зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрлийг нь олгохгүй удаах хясан богдуулах аргаар авилга авсан гэж буруутгаж байгааг би ойлгохгүй байна. Би иргэд байгууллагаас ирсэн хүсэлтийг нь зохих албан тушаалтанд нь хуваарлаж цохолт өгөх ажлыг хийдэг. За албан байгууллагын зөвшөөрлийн гэрчлэгэнд гарын үсэг зурдаггүй, гэрээ байгуулдаггүй. Иргэд албан байгууллагаас нэг ч удаа би мөнгө авч байгаагүй. Яллах дүгнэлтэд дурдсан 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 17 оны 12 сарын 7-ны өдрөх хүртэлх хугацаанд би нийтдээ 58 хоног л ажилласан. За энэ хугацаанд олон улс болон орон нутагт албан томилолттой мөн Солонгос улсад эмчилгээнд явсан. Би Баяр сайхнаас тодорхой хэмжээний мөнгө авсан үйлдэлээ хүлээн зөвшөөрж байгаа боловч улсын яллагчийн буруутгаж байгаа шиг их хэмжээний мөнгө аваагүй. Ийм хэрэгт холбогдсондоо ичж харамсаж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бол хүлээн зөвшөөрж байна. Миний хувьд 2017 онд Солонгос улсад өндөвчний хагалгаанд орсон эмчийн байнгын ялтанд байх ёстой байсан боловч Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах талсан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш дахин эмчилгээнд явах боломжгүй болоод байна. Хоёр өндгөвчөнд хавдар үсэж 2019 онд дахин хагалгаанд орсон. Үүнээс гадна энэ хэрэгт ямар ч хамааралгүй манай дүүгийн орон сууцыг битэмжилсэн. Тухайн орон сууц нь миний нэр дээр бүртгэлтэй боловч хамтран зээлдэгч нь манай дүүгийн нөхөр юм аа. Зээлийн төлбөрийг манай дүүгийн нөхөр нь өөрийн харилцах данснаас тогтмол төлдөг бөгөөд одоо ч гэр бүлийн хамт амьдарч байгаа. Энэ талаар амьдлахтай тэмцэх газар хөрөнгө оруулалтын мэдүүлэгт би жил бүр мэдүүлсээр ирсэн. Мөн миний ээжийн тэтгэврт гарахтаа авсан 36 сарын тэтгэврийн тэтгэмжээр авсан автомашин энэ хэрэгт хамааралгүй алтан гэрлийн тээврийн хэрэгсэл зэргийг шилжилт хөдөлгөөнийг төдөлзүүлснийг нь чөлөөлж өгнө. Би бага насны хоёр хүүхэд нөхрийн хамт оршин суудаг. Миний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө. Гэмтэрэг үйлцэндээ харамсаж байна гэсэн ийм мэдүүлгийг өгсөн байдаг. За шүүгдэгч элдв очир гээд одоо нөгөө улсын ахлах байцаагч байгаа шүү дээ. Энэ хүн мөн шүүхийн хилцүүлгийн явцад мэдүүлэг өгсөн байдаг.
За энэ хүн хэлэхдээ за яллах дүглэлтэнд дурдсан шиг баяр сайхан аз зайн нартай бүлэглээд эргэн аж ахуй нэгж байгуулах дарамт үзүүлж хавхуул авч байгаагүй. 5 сая төгрөгийн тухайд ямар учиртай мөнгө вэ гэхээр би авахгүй гэдгээ тухайн үед бүрэн төгсөд хэлжсэн. Энэ мөнгө нь одоо болтол юу мөнгө вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. За улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэх хугацаанд би хилийн бомбтуудаар ажилтай хөдөө орон нутагт мал амьтдын эрүүл мэндийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ороод ажиллаад явжсэн. Ажил дээр би бараг байхгүйсэн. Миний хувьд баяр сайхан аз зайн нараас мөнгө зээлэх тухай асуудал ярьжсэн. За тухайн үед надад мөнгө хэрэгтэй, зээл төлөх шаардлагатай байсан учраас төр хэрэглээд дараа нь мөрдөгчд бүгдийг нь өгсөн. Миний эргийг цагаатгаж өгнө үү гэсэн байдаг. За нөгөө холбогдогч ч гэсэн бас нэг иймэрхүү агуулгатай мэдүүлэг өгсөн байдаг. Тэгээд цаашаа энэ хэргийн талаар ер нь эдгээр хүмүүсийн үйлдэлүүд нь гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой бас харагдана л да. Хамтран ажиллах гэсэн хэлцүүлэх үү? За тий. За өнөөдрийн дугаарыг амьдралын хэв маяг бүр тохирдог Toki application event итгэж байна. За Toki application-ы зогсоолын төлбөр хэсэгт машина бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой болсон байна. Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчилгээний төв, офис, төлбөртэй зогсоолуудад Toki-гоор төлбөрөө төлөх боломжтой. За Toki-тай зогсоол нэвтэрснээрээ зогсож буй хугацаа төлбөрийн мэдээллийг угаалгаар харах боломжтой. Төлбөрийн олон сонголтоос төлж болж байна. Эхний удаа төлж байгаа бол 30% хөнгөлөлт эдлэн за мөн Power Bank түрээслэх урамшуул зэргийг авах боломжтой юм байна. За Toki-гоор төлбөр төлөхөд маш олон давуу талууд гарч байгаа. Энэ зогсоолоос гарах гэж байгаа бол дөнгөж машиндаа суугаад шууд төлбөрөө төлчих болно. За тэгэхээр нэг очиод нөгөө төлбөр авдаг хүн дээр мөнгөө сарваадаг ч юм уу, картаа сарваах, сунж агших тийм асуудалгүй одоо шууд ахаар утаснасаа төлчихөж байгаа учраас их амар байж байгаа. За тэгэхээр хаалтан дээр ч асуудал үүсэхгүй шууд гараа явчих учраас бас цаг хугацааг хэмжиж байгаа гэдгээрээ Toki амьдралыг илүү амархан болгож байгаа. Амьдралын хэв маяг бүрд Toki тохирч байгаа. За мэдээж Toki-г Apple Store, Play Store гэдэг юм бүх одоо аппликейшны дэлгүүрүүдээс судалдаж авах боломжтой. За Toki-гоос юм асуухаар болох юм бол Toki аппликейшн нээж жагаад уцаа сэгсэгчих юм байна. Сэгсэрх юм бол танд туслах гараад ирэх нэ. За ингээд Toki-гоор та бүхэн үйлчлүүлээрэй. Toki-г ашиглаарай гэж уриалмаар байна. За баярлалаа. За Toki-гийнхандаа баярлалаа. За энэ хэрэг дээр мөн олон гэрчүүд орж ирдэг. За гэрч солонгоо мэдүүлэхтэй за баяр сайхан материалуудыг ширээн дээрээ удаан хугацаагаар байлгаж аж ахуй нэгжүүд өөрсдөө өрөөнд нь орж уулзсны дараа л гарын үсэг зурдаг байсан талаар мэдүүлэг өгсөн байдаг. За зарим компани импортын хэмжээг зориуд багасгахыг шаарддаг байсан бөгөөд чи мөнгө л авахгүй бол одоо олгохгүй юм байна гэж зарим нэг хүмүүс ингээд уурлаж хэлж байгааг нь өөрийн чихээр сонссон гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. За тэрээ мөн одоо баяр сайхан аз зайнаар материалыг нь олон хоногоор саатуулж 14 хоногийн хуульд заасан хугацааг хэтэрсэн хойно байцаагч нарт өгдөг байсан гэсэн юм мэдүүлгийг өгсөн ба. За гэрч хос хоёр мөн адил одоо экспорт импортын гэрчилгээ олгох ажил нь техникийн хувьд бол хүндрэлгүй шуурхаа шийдэгдэх боломжтой ажил боловч баяр сайхан аз зай нарын үед бол байгууллагууд иргэд байгууллагууд танай газар яагаад ийм болчихоо гэж байн гомдол гаргадаг болсон талаар мэдүүлэг өгсөн байдаг. За мөн хэлэхдээ одоо бичиг баримтын бүрэн байхад яагаад гэрчлэгээ олгоод явуулчих болдгүй юм бэ? Яагаад болохгүй байдаг гэсэн талаар бол би мэдэхгүй байна гэж онцолсон байна. За олон бизнес эрхлэгчид одоо баяр сайхан шууд мөнгө нэгтгэдэг байсан талаар ижил агуулгатай мэдүүлэг өгсөн байдаг. За жишээлх юм бол Чингиз гэж хүн импортын мэдэгдэл бүрт 2 сая төгрөг өгнө гэж тохиролцсон. За мөнгийг өгсөний маргааш нь гэрчлэгээ гарсан гэж мэдүүлсэн байна. За харин даваа сүрэн гэж хүн манай хүүхэд сургууль төгсөх гээд байна. 25 сая төгрөг хэрэгтэй байна гэж баяр сайхан хэлсэн. Дараа нь 5 сая, 10 сая, 11 сая төгрөгийг үе шаттайгаар өгсөн гэж мэдүүлсэн байна. За мах экспортлогч энэ бас нэг хүний мэдүүлгээр за энэ бол бас л нэг ноцтой мэдүүлгүүдийн нэг байх шиг байна лээ. За энэ хүн бол баяр сайхан нь экспортын гэрчлэгийг зориудаар удаашруулж адууны махыг муутгах хэмжээнд
хүргэдэг байсан. За улмаар нэг машинд 750 мянган төгрөг гэдэг ханш тогтоогоод нийт 450 орчим машины зөвшөөрөлд 337 сая төгрөг өгсөн гэж мэдээсэн байгаа. Энэ нөгөө нэг түрүүнд тэг вандан гэдэг хүн байж тээ. За тэрээр баяр сайханд мөнгө өгч байхдаа утсаараа нууцаар бичлэг хийгээд чи ханаж чадахгүй байна уу гэж маргаж байсан талаараа мөн дурдсан байна. За хожим түүний гар утсанд хийсэн үзлэгээр 337.5 сая төгрөг өгөө үдтэй гэх агуулгатай юм яриа илэрсэн. Одоо энэ хэрэгт хүчтэй юм нотлох баримт болж өгсөн байна. Нэг асуулт байна. Нууцаар бичлэг хийчихээр тэр нууцаар бичсэнийг юу гэж авч болдго юм уу? Нотлох баримт гэж. Яг энэ дараа шинжээчийн дүгнэлт дээр энэ яг үнэхээр бодиттойгоор бичсэн байна. Энэ хүн чинь өөрийнхөө яриаг бас бичиж байгаа шүү дээ давхар тий. Өөрийгөө хамгаалах ч гэдэг юм тэр байр суурь дээр одоо нотлох баримт болгож оруулж ирж байна. Тэгэхээр нотлох баримтын шаардлага хангаж гэнэ үгүй юу гэдгийг шүүх шийднэ л дээ. Тэгэхээр шаардлага хангахгүй болов шууд хэрэг нотлох баримтаар авахгүй. Өөрөөр хэлбэл ямарваа нэгэн шийдвэр гаргахтаа тэр нотлох баримтыг огт үндэслэхгүй гэсэн. Тэгэхээр шүүх энийг шийднэ. Тэгэхдээ ямар ч байсан тэгээ шүүгчийн одоо хувьд болохоор ямар ч сан тэр бичлэгийг үзчих юм байна. Үзчихээ за энийг нотлох баримт гэж авъя авахгүй гэж шийдэх юм байна. Гэхдээ л шүүгч тэрийг үзэж байна гэдэг чинь за энэ ийм хандлагатай юм болсон байх шүү гэд сэтгэл зүйн хувьд ямар нэгэн нөлөө бол орчих юм байна тий. Яг тэгж бас шууд хэлж чадахгүй л байна л да. Хуульч хүмүүс бол тэгэх ёсгүй. Үнэхээр энэ нотлох баримтыг үндэслээд хэрэг шийдэж болохгүй гэд тэр зарчмыг баримтлаа шийдэх юм бол маш ноцтой зүйл байсан ч гэсэн тэр нь хууль зүйн шаардлага хангахгүй бол тэрийг үндэслэж одоо тулгуурлаж шийдвэр гаргаж болохгүй гэсэн. Тэгэхээр ганц энэ хэргийн үед бол ганц энэ утасны бичлэг яриа биш, мессеж биш, өөр зөндөө олон баримтууд хэрэгт авагдсан байдаг. Жишээлбэл энэ дансны хуулгууд байна. За тэгээд өөр одоо яг ийм байдлаар авилга өгсөн авсан гэх эсвэл нөгөө өөрөөс нь мөнгө шаардсан гэх хүмүүсийн мэдүүлэг байдаг. Үүнээс гадна гүйцэтгэх ажиллагаа энэ дээр хийгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл тагнуулынхаа оролцож нотлох баримтууд бүрдүүлсэн. Тэгэхээр тэд нар нь бол ямар төрлийн нотлох баримтууд байсан бэ гэдгийг бид мэдэхгүй шүү дээ, тийм. Тэгэхээр тэдгээрээ бүгдийг нь үнэлж гад олон талаас нь харж үндэсний үндсэн дээр шийдвэрээ гаргана гэсэн. За мөн Баттуур гэж хүн гэрчээ мэдүүлэг өгсөн байдаг. За аж ахуйн нэгж одоо аж ахуй эрхлэгч биднийг хясан богдуулдаг байсан нь үнэ гэж мэдүүлээд зөвшөөрөл авахын тулд нийтдээ ойролцоогоор 50 сая төгрөгийн хахуул өгсөн гэж хэлсэн байна. За тэрээр вагон тутамд тогтсон ханшаар доллараар гэж нөгөө мөнгө авдаг байсан гэж маш дэлгэрэнгүй тайлбар мэдүүлэг өгсөн байгаа юм л та. Тэгэхээр нэг юм нийтдээ тэг вандан өөрөө энэ саруулаас бас ингээд мөнгө аваад бас энэ баяр сайханд дамжуулж өгдөг байсан гэдэг бас нэг юм гэрчим мэдүүлэг байгаад байна. Саруул гээд бас нэг юм аж ахуйн нэгж эрхлэгч итгээд за тэгээ вагон тутамд тооцоод нийтдээ 28 вагоны зөвшөөрөлд 8.4 сая төгрөг өгсөн гэж байгаа. Гэх мэтчлэнгээр ингээд энэ тэг вандан гэдэг хүн холбогдож орж ирсэн нь бас дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг байсан байна. За тэгээд энд бас бүрэн төгс гэдэг хүн мэдүүлэг өгсөн байдаг. Нөгөө нэг улсын ахлагч байцаагч гэдтэй. За тэрээр хэлэхдээ ингэсэн байгаа. За аз заяа баяр сайхан нар машины багажинд байсан хэмжээний мөнгө авчирч өгөөд энэ та хоёрын шүү гэж өөрт нь болон нөгөө элдв очирт 5 сая төгрөгийг хувааж өгсөн гэж мэдүүлсэн байгаа өөрөө. За тэгээ мөн баяр сайхан нь дахианы мах импортлогчдыг шахаж дарамтал олон төрлийн бичиг баримт шаард гэж үүрэг өгч байсан талаар мэдүүлэг өгсөн байна. Тэгэхээр эн чинь юм нэг тийм ганц юм авилгын үйлдэл биш, ингээд бүр зохион байгуулалттай ингээд бусдад шахалт дарамт үзүүлдэг байсан схем байгаад байгаа байхгүй. Тэгээ мэргэжлийн ялалтын тухайн үед ажиллаж байсан энэ хүмүүсийн үйлдэл нь өөрөө. За тэгээд түрүүнд дурдсанчлан энэ хэрэг бол маш олон нотлох баримтуудаар нотлогдсон. Одоо банкны данснуудын хуулбар, санхүүгийн баримтууд ер нь бол мөнгө үргэлж мөрөө үлдээдэг зүйл. Тэгэхээр энэ бол
маш ноцтой нотлох баримтууд байгаа. Үүнээс гадна нэгжлэг хийгээд илэрсэн бэлэн мөнгнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төрийн албаа хаагчнаар шууд дансандаа мөнгө байршуулчихгүй нөгөө дараа нь тэдний шалгагдах учраас гэж бодоод энэ тэнд ингээ хувааж байршуулад хадгалаад байдаг байсан юм шиг байгаа юм. Тэг баг нэг юм. Тэгвэр хэлэгч үг бас олдохгүй л байна. За ингээд анхан шатны шүүх ямартай ч эдгээр бүх нотлох баримтуудыг үндэслээд шийдвэр гаргасан. 367 дугаартай шийтгэх тогтоол гаргасан. За ял шийтгэл нь бол баяр сайханд 5 жилийн эрх хасаад 2 жил 8 сар хорих ял. За аз зайд 5 жил эрх хасаад энэ нөгөө эрх хасах гэж яриад байгаа нөгөө төрийн албанд ажиллах эрх шүү. За тэгээд 40 сая төгрөгийн торгох ял, элдэн учирт 5 жил эрх хасаад 13 сая төгрөгийн торгох. За бүрэн төгсөд 5 жил эрх хасаад 15 сая төгрөгийн торгох. Тэг ванданд 3 жил эрх хасаад 2.7 сая төгрөгийн торгох. Төмөр Баатарт 2 жил эрх хасаад 9 сая төгрөгийн торгох ялгуудыг тус оногдуулсан. За мөн цагдан хоригдсон хоногуудыг нь бүгдийг хассан байгаа. Тэгээ торгох ялгуудыг 1 жилийн хугацаатай төлөвлөхөр шийдсэн билээ. За тэгээд 21 онд дахиад энэ чинь саяын ярьдаг чинь ингээ анхан шатны шүүхийн шийдвэр шүү дээ. 21 онд дахиад давд залтах шүүх болдог, шүүх хурал болдог. За энэ дээр бол элдэн учрын өмгөөлөгч гомдол гаргасан. За прокуророос 70 дугаартай эсэргүүцэл бичсэн байна. За прокурорын Насан Батын гаргасан эсэргүүцэл нь одоо агуулга нь юу байсан бэ гэхээр нөгөө аз зайтай холбоотой эсэргүүцэл бичсэн байлээ. Анхан шатны шүүх аз зайд 40 сая төгрөгийн торгох ял оногдуулсныг нь прокурор үндсэндээ хэтэрхий хөнгөн байна гэж үтсэн байгаа юм л та. За прокурорын тайлбарснаар бол аз зай мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гин бурууга бүрэн яг хүлээн зөвшөөрөөгүй, харин ч би их хэмжээний мөнгө аваагүй гэж маргаж исэн учраас түүнд торгох ял оногдуулсан эрүүгийн хариуцлага шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үтсэн байгаа. За тэгээд мөн одоо аз зай бол яг энэ хэргийн тухайд зүгээр жирийн ингээд нэг хөлөнгөөс хараад байжсэн хүн биш ээ, тэ. Энэ баяр сайхны энэ хясан богдуулах үйлдэлийг нь мэдсээр байжж таслан зогсоогоогүй. Харин ч бүр тэрэнд нь ингээд дэмжлэг үзүүлээд явж исэн хүн. За тэгээд доод албан тушаалтнууд болох энэ бүрэн төгс элдэн очир нарт ингээд аж ахуйн нэгжүүдэд ингээд ийм байдлаар дарамт шахалт үзүүлээ гэдэг чиглэлүүдийг өгч исэн гэдэг ийм үүрэг оролцоо нь өндөр хүн. Тийм учраас энэ хүнд оногдуулж байгаа энэ ял бол хөнгөн байна гэж үтсэн байгаа. За тэгээд торгох ял нь бол тохироогүй, хэргийг дахин тусгаарлаад дахин хилцүүлэх шаардлагатай гэдэг энэ үндслээр эсэргүүцэл бичсэн байна. За үүнийг нь 21 оны 1 сарын 13-нд нийслэлийн давзаалтах шатны шүүх хянан хэлэлцээд 72 дугаартай магадлал гаргасан. За эсэргүүцлийн дагуу аз зайд холбогдох заалтыг бүхэлдэлд нь хүчингүй болгоод тусгаарлаад дахин хилцүүлэхээр буцаасан. За бусад шийдвэрийг нь хэвээр үлдээсэн байна. За элдэн учрын өмгөөлөгчийн гаргасан одоо гомдол дээр нь бол шүүх хүлээж аваагүй. За элдэн учрын үйлдэл нотлогдохгүй байгаа гэдэг агуулгаар юм гомдол гаргасан байгаа байхгүй юу. Одоо энэ үйлдэлийг нь шүүхт өгнөхтэй одоо ингэсэн байгаа. Бүрэн төгсийн мэдүүлгийг иш татаад элдэн учир ахын машины ард торонд хийгээд үлдээсэн 5 сая төгрөгийг хувааж авсан гэдэг энэ мэдүүлгээр нотлогдож байна, хангалттай нотлогдож байна гэж үзсэн учраас энэ өмгөөлөгчийн гомдлыг хүлээж аваагүй байгаа. За тэгээд ингээд давзаалтах шатны шүүх шийдвэрээ гаргаад байж байтал 21 онд аз зайгийн өмгөөлөгч хяналтын гомдол гаргаснаар хэрэг дээд шүүх рүү шилжсэн байгаа. За хяналтын гомдол гаргасан гол агуулга нь бол за давзаалтах шатны шүүхийн аз зайд холбогдох хэсгийг хүчингүй болгож дахин хилцүүлэхээр буцаас нь хууль зүйн үндэслэлгүй байна. За давхын шүүх хэргийг тусгаарлаж буцаах хууль заасан нөхцөл бүрдээгүй байхад буцаасан. За аз зайд ногдуулсан 40 сая төгрөгийн торгох ял нь бол хуульд нийцсэн одоо эсэргүүцэлд дурдаад байсан шиг тийм хөнгөн бол байгаагүй. За аз зай нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон 2 бага насны хүүхэдтэй, хавдрын хүнд өвчтэй, гин бурууга хүлээн зөвшөөрсөн, олон жил төрд ажилласан гэх мэт энэ нөхцөл байдлыг нь анхан шатны шүүх зөв дүгнэж
шийдсэн. Гэтэл одоо ингээд давхаас үндэслэлгүйгээр буруу буцааж ийна гэсэн агуулгаар юм гомдол гаргасан байна. За гэхдээ дээд шүүх бол үүнийг нь хүлээж аваагүй 21 оны 4 сарын 14-нд 206 дугаартай тогтоол гаргаад одоо 72 дугаартай магадлалыг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл прокурор Золзайгийн байр суурийг нь хүлээж аваад ад зайгийн хэргийг тусгаарлаад дахин хилцүүлэх нь үндслэлтэй. Торгох ял өгж байгаа энэ асуудлыг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Энд чинь нөгөө 5 жилээр эрхийг нь хасаад торгох ялтай өнгөрсөн баггүй нөгөө хорих ял мал өөр ял байхгүй. Тэгэхээр энийг нь үндслэлгүй байна гэж үзэж байна. Тэгээд яг ад зайтай холбоотой яг хэргийн хувь зай цаашаа яасныг нь бол сайн мэдэхгүй байна. Яг энэний араас нь хөөж үдсэнгүү миний бодлоор магадгүй хорих ял оноосон байж магадгүй л гэж бодож таамаглаж байна. Гэхдээ бол сайн мэдэхгүй байна. Ингээд дээд шүүхээс ад зайгийн хэргийг буцаасан байх нэ. За тэгээд иймэрхүү зүйл болж тээ. Одоо 40 сая төгрөгөөр торгох гэд ял өгчлөө тийм. За 40 сая төгрөгийг тэдийн хугацаанд гэж заадаг юм уу? Заана. Энэ дээр бол 1 жилийн хугацаатай төлөх гэж заасан байсан шүү дээ. Тэгэд инфляцтай уялдаж энэ төр гэсэн юм байхгүй юу? Байхгүй. Шүүхийн шийдвэр дээр хэд гэж заасан яг тэр хэмжээгээр л гүйцэтгэх нь л тээ. Тэгэд одоо жишээлбэл энэ жил 40 саяын тургуул авчаад 1 жилийн дараа инфляцтай одоо маш өндөр байлаа гэж бодъё л да. За 20% гээд маш өндөрөөр тооцлоо гэж бодъё. Тэнгүүд тэр чинь тэр жилийн дараах 40 сая чинь жилийн өмнөх 40 сая төгрөг биш болцсон байна шүү дээ. Үн цэнэ алдсан байна гэсэн үг. Тэгэхээр тэрэн дээр бол хуулийн дээр тийм залт малт байхгүй юу тий? Манай дотоодын шүүхтэр бол тийм байхгүй. Чиний санааг ойлгож байна л да. Яг иймэрхүү чиний яриад байгаа шиг асуудлууд ялангуяа олон улсын арбитр дээр аяух гардаг байхгүй юу? Хүүтэйгээр гүйцэтгэх аваард гарчдаг. Тэрний хугацаадаа төлөхгүй ч юм уу ингэх тохиолдол ингээ хүү ногдвол хүү төлхөөрөөр банкны хүү шиг тийм юм тогтоочдөг. Тэгэнгүүт тэрнийхэн дагуу үнэн нэмэгдээд үнийн дүн нэмэгдээд яваад байдаг гэсэн. Манайд бол тэгж хүү тооцох юм уу? Инфляцийн төвшин тий. За 40 сая төгрөг чинь за одоо 50 сая төгрөг болцсон байх шүү гэж тогтоох тийм байгуул угаасаа байхгүй. Тэгэхээр шүүхийн шийдвэр дээр 40 саягаа заасан байгаа бол тэрнийг хэрэгжүүлнэ гэсэн. Тэгээ шүүхийн шийдвэр байгууллагынхаа шийдвэр гүйцэтгэх байгууллагынхаа тухайн шийдвэр заасан үнийн дүнгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бас явуулаад одоо нөгөө данс дэмжлэх байдаг юм уу, хувийн төрөнг байдаг юм уу, бусад эд төрөнгөөс нь гаргуулах байдаг юм уу, ийм ажиллагаанууд хийгээд явна л гэсэн үг л дээ. Тэрнээс биш тийм үнийн дүнгийн одоо тэд болчлоо гэж ингэж нэмэх тийм зохицуул байхгүй. За. Өөр асуулт байна уу? Өөрч асуулт. Энэ хэрэг бол жилийн дараа төлж чадахгүй за өөр эд хөрөнгөөс гаргуулах тийм нөхцөл байхгүй ч юм уу тэр өөр эд хөрөнгөгүй тэр үед хорих ял нь өөрчлөх үү? Тэгэж бол болно. Тэрэн дээр одоо торгох ялыг нь энэ дээр бас нэг юм юутай байгаад байдаг одоо хідэн төгрөгийг нь ч үтгэлээ ингээд нөгөө нэг хоногоор тооцоод хариуцлага хүлээлгэх тиймэрхүү зохицуултууд байдаг. Тэгэхдээ тэрийг нь дахиад шүүхийн шийдвэрээр л тогтооно л доо. Тэрнээс зүгээр бас шүүхийн шийдвэрийн ч юм уу хэн нэг албан тушаалтан бас шийдчихгүй дахиад шүүхээр болоо орж таа. Шүүхийн шийдвэрийг хийхгүй байна гэж ургаж гараал байна надад. Тэпэлээ нэвтрүүлэг л өгөөрэй. Тэгээ энэ хэрэг бол ер нь манай Монголын нийгэмд байгаа маш том одоо ч гэсэн байгаад байгаа юмны нэг юм илрэл ахгүй юу? Тэ нэг юм томоохон жишээ болж өгч байгаа. Тэгээд төрийн албан хаагчид ингээд ямар нэгэн зөвшөөрөл олгох, ялангуяа зөвшөөрөл олгодог энэ нэг урсгал процесстэй холбоотой албан тушаалд хүмүүс томилогдохыг аягүй хүсэх юм те. Тэгээд энэ нь магадгүй яг л ийм схемтэй уялддаг учраас энийг хүсдэг юм шиг байна. Ямар нэгэн жижиг мах чамаагүй янз бүрийн нам дагаж явж байгаад ч юм уу гэд нэг мэтгэд аль нэг яам агентлагийн газрын дарга марга болчихсон байдаг жишээнүүд зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр нэг иймэрхүү байдлаар нэг дундаас нь мөөртөө хувийн зорилгоор ашиг хонжоо унгаадаг энэ нэг том жишээний л нэг юм да тий. Тийм байна.
Тэгэд энэнийг Сая дандаа одоо бит хоёр. аха. За би чиний дараа ярив. Энийг одоо бүр огт ингээд мэдсээр байж бид нар таслан зогсоод чадахгүй мүү гэхээр ерөөсөө тийм биш. Миний бодлоор. Би энэ дээр бол манай ус хангалттай арга хэмжээ авч чадах чадaltaй гэж би бодож ин итгэж байна. Ерөөсөө бүх юм ил тод байх хэвээр. Хамгийн ойрын жишээ бол энэ яг иймэрхүү төрлийн авилгатай тэмцэж чадсан том жишээ бол Хонконг гэхгүй. Энэ Хонконг ч бүр айл ингээд 1970-аад оны үед Хонконг бол ерөөсөн бүр ингээд дэлхийд алдартай юм авилгын юм үүр уурхай болсон газар байсан байгаа байхгүй. Гэхдээ энэ авилгатайгаа маш эрчимтэй, маш сайн тэмцэж чадсан байгаа. Ерөөсөө энэ дээр гурван юм тулгуур стратегийг хэрэгжүүлсэн гэдэг байгаа байхгүй. Энэ бол нэгдүгээрт нь урьдчилан сэргийлэх системийг ил болгоо. Тэгээд бүгдийг илрүүл хайр найргүй шийдэг. Энийг нь илрүүлдэг, шийтгэлийг нь оноодог энэ газар бол ерөөсөө бие даасан байх хэрэгтэй. Ямар нэгэн тийм хин нэгэн албан тушаалтан мундаг даргаас ерөөсөө чиглэл авдаг газар биш байх хэрэгтэй. За хамгийн чухал зүйл бол боловсрал, иргэдэд боловсрал олгох хэрэгтэй, мэдээлэл өгөх хэрэгтэй. Баярлалаа. Яг ийм асуудалтай та тулгарх юм бол хаана хандах вэ? Ямар дугаарт хандах вэ? Тэгэхээр ямар байдлаар та гомдол мэдээлэл өгж болох вэ? За ингэж гомдол мэдээлэл өгөхөд чинь магадгүй танд айдас байгаа бах те. Намайг одоо ингээд би авилгатай тэмцэх газар руу уцтаад энэ нэг дарга ингээд хилцсэн чинь байнга одоо ингээд цагдаа дээр дуудаад ингээд миний ажил төв болоод ах юм биш үсттэй гээд ингээд төвөгшөөдөг болвол энийг нь зогсоох хэрэгтэй. Тэгээ дээрэс нь зогсоохын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? Ямар хүндрэлгүй байлгаж болох вэ? Тэгээд тэр мэдээллийг ард түмэндээ түгэх хэрэгтэй. Та мэдээлэлээ өгөх хэрэгтэй. Энэний чинь дагуу төр ажилланаа. Тэгвэл танд бол ийм хүндрэл ийм байдлаар учрахгүй нь байна. Яагаад гэвэл бид нэр ингэж ажилланаа гэдэг мэдээлэлээ ил тод болгоод тэр боловсролыг, мэдээллийг гээд нийт иргэдэд өгөх нь байна л та. Тэгээ одоо ч орчин үед бол хамгийн одоо энэ төрлийн авилгатай тэмцэх хамгийн том арга хэрэгсэл бол ерөөсөө цахимжуулчих. Зөвшөөрөл өгдөг энэ нэг бичиг баримт бүрдүүлдэг, яадаг гэдэг юм чинь бүгдээрээ хуулийн хугацаатай шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн хугацаанд явж гин үү, хин дээр хянагдж гин, хин дээр удаад байна, юу дутуу байна гэд буцаагдж гин, тэ? Тэр буцаасан үндэслэл нь юу юм, хуулийн дагуу юу, гүй юу, зүгээр ингээд энэ бүх процессыг цахимжуулчих. Цахим болгоод ирэх юм бол ерөөсөн чинь бүх ил тод. Дээрээсээ доошоо ингээд бүгдээрээ хянагдах боломжтой болоод ирнэ. Тэрнээс биш одоо ингээд дараагийн одоо номер 2 баяр сайхан номер 2 ад цай ч гэх юм уу иймэрхүү хүмүүс гарч ирлээ ч гэсэн тэдний ширээн дээр ингээд хууль заасан 14 хоног нь хитрээд 3 дахь 4 дахь 7 хоног руугаа орж яхад хин дээр гацаад байна гэдэг ингээд анигдахгүй л болно гэсэн үг шүү дээ. Мэдэгддэг болно. Тэрний ил тод болно. Ямар үндслээр удаад байгаа юм гэдэг нь тодорхой болно. За ямар ч ингээд хуульд заасан бичиг баримтуудаас илүү юм шаардаад байгаа бол тэр бүхэн нь ил гараад ир. Тэ? Тэгэхээр энэ бүх юмыг ерөөсөө бүр ингээд цахимжуулчмаар л байгаа юм л да. Ялангуяа энэ цахимжуулдаг системийг Эстон улс маш бүрэн төгс гэж бараг хэлж болох хуцаар хэрэгжүүлсэн ус. Биднэрт бол ерөөсөө бүр ингээд өөрсдөө толгоогоо ажиллуулаад цоош нь ингээд нэг юм гаргаж ирээд энэ авилгатай тэмцэх гээд байх ерөөсөө ямар шаардлага байхгүй. Зүгээр бид нар маш сайн ажиллаж байгаа одоо байгаа системүүдээс ядаж хуулбарлаад авчираад хэрэгжүүлэхэд энэ бүх юмыг шийдчмээр болно байгаад байгаа байхгүй юу? Манайх чинь тэгэж хуулбарлаад маш амжилттай явж байгаа юм бол манай банкны систем, төлбөр тооцооны систем шүү дээ. Манай банкны аппликейшнуд бол бүр Японыг хол хайсан. Бүр үнэхээр одоо ирээдүйтэй яг хөл нийлүүлэн алхаж байгаа ийм систем байгаа. Бидэнд ийм туршлага байна. Тэнгүүд яг нөө авилгатайгаа тэмцээ ингээд яг хэрэгтэй юмудаа захимжуулъя гэхээр хэн ч хөдлөхгүй байгааз. Тэр гарны хөрсөн хүмүүс чинь л цаанаа учиртай гэсэн үг шүү дээ. Бол ингээд үеийн засгийн газрынхны ингээд бодлогын баримтчүүдийг харах юм бол өстэй айгүй гой-гоёор яг энийг ингээд дурдсан, ярьсан байдаг байхгүй юу? Ер нь үеийн үед байж л идэг юм. Гэхдээ энэ яагаад ерөөсөө ингээд хэрэгждэг юм бэ те? Хин нэгэн барьж аваад хийж болохгүй байгаад байдаг юм уу? Эсвэл одоо ингээд бүр яг хаана хин дээр гацаад байдаг юм бэ?
Тэ энэ чинь хэрэгжүүлэх, гүйцэтгэх чиг үүрэгтэй энэ агентлагууд нь бүгдээр маш тодорхой шүү дээ. Тэд нар яг юу хийж байгаа вэ гэдэг юм ингэж уулын одоо сэтгүүлч нар араас нь хөөгөөд явдаг бол маш олон юм гарч ирэх бах л та. За энэ яаманд засгийн газрын за ийм бодлогоодын хүрээнд энэ эднэр ингээ чиг үүрэг авсан. За энэ ажлын хүрээнд ийм ажлуудыг тэдний хугацаанд хийжээ. За дарга нь энэ байсан. Энэ хүний үед ийм л ажил хийгдсэн байна. Ингээд зогссон байна ч гэдэм үү. Энэ бүгднгээр ингээ гаргаад ирвэл болмоор ч юм шиг те. Харин. За тэстэй. Уулын ажлын байдлаар юм иглээ ачмаараа. Пабло Эскобарыг ярьсан юм. Эскобар чинь тэр цагдаа нарын авилгадаж эхлээл цаашаа улс төрчдгийг авилгадаал гэх мэтчлэн ерөөсөө улсаа тэр чигээр нь авилгын систем болгож хувиргаад тэгээд улс нь сүулдэ юу болж хувирсан гэхээр аллагын зүгээр талбар болж хувирж байгаа байхгүй тэр Эскобарын тэр хот нь өдөрт 6 хүн өгтөгч гэдэг юм уу. Тэр за тэр эдийн засаг масгаа бүр тэр цаашаа 2 дугаар асуудал гэж ярихад зүгээр л тэнд Эскобар засгийн газар Америк 3 байлтж гин гэдэг тасар олон хүний амь өргөддөг ч гэдэг юм уу. Тэрсээ тэр авилгыг авахгүй байгаа хүнийгээ дараа нөгөө нэг эрх мэдэлтэй болцсон хүн чинь хороодог гэдэг юм уу. Ийм асуудал руу явж байгаа байхгүй. Тэгээ манад ийм болох одоо бүр ерөөсө бүх боломж нь байгаа. Нээлттэй болчихсон. Жохон эвгүүтүүл ерөөсөө тийм болчих магадaltaй. Тий. Тэгээд бид одоо иргэд гэх юм уу одоо нөгөө хэдэнд бас манай энгийн иргэд энтергээ солиороод хэлсэн одоо тэд ч уг бидэнд үйлчилж явах ёстой хүмүүс шүү дээ. Тэнгүүд за бид одоо хянжаах ёстой хүмүүс маань өөрсдөө дөжөрчл 20 саяын авилга 30 саяын авилга гэвэл тий байж л байдаг болцсон. Одоо бүр их найд ярьсан ч гэсэн бид нөгөө нэг их найдыг хусгаад байгаа хүнийгээ тэнд өмөрцөн л давхицгааж байгаа шүү дээ. Бид өөрсдөө яг үнэг хэлэхэд яг сонгож байгаа хүмүүс маань ямар сонгогчтой тийм л төр байна гэдэг үнэн юм байна. Яг чи түрүүн хэлсэн тэр Хонконгийн жишээ бол үнэхээр гоё. Боловсрал өстө бүр номер 1. Боловсралтай хүмүүс бүгдийг янд юу гэдгийг одоо энэ үйлчилж байгаа дураакуудыг бүгдийг яана гэдэг. Уур хүртэл. Тэгээд одоо энэ хэргийг ингээд шүүхийн шийдвэрүүдийг уншаад одоо энэ өгсөн мэдүүлэг зэргүүдийг уншаад бас нэр үнэхээр уур хүрмээр л санагдчихээн одоо юу гэсэн үг вэ ч та тий би их хэмжээний мөнгө аваагүй штэ гэд авах ёстой ч юм шиг тий тэгснэ одоо ингээд энэ хэрэг дээр манай аав ээж намайг ийм замаар хүмүүжүүлээгүй гэсэн хэрнээ би гэм буруутай гэд хүлээсэн ч гэх шиг. За багийн дуусахад одоо яриад байвал яах юм бэ? Тий. За тэг эцэст нэг юм хэлэхэд та нэг өдөр авилга өгөөд авилга авч байгаа бол хүүхдийнхээ ирээдүг алж байгаа шүү гэдгээ нэг ухаараарай л гэж хэлээ та. За баярлалаа. За баяртай. За өнөөдрийн дугаарыг маань өнөөдрийн дугаарыг амьдралын хэв маяг бүр тохирдог Токи аппликейшн болон Од мөндрийн алтан гишүүд ивент итгэлээ. Нэвтрүүлгээ та бүхэнд YouTube-ийн Од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 170 столгоны Од мөндөр хажуугаар хүрсэн. Зааги маш их баярлалаа. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаа ажлын банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.